Сайн байна уу? HSCT компаниас өнөөдөр Бухот паран онж дээр байгууллагын админууд хэрхэн ашиглах талаар заавар видео хүргэх гэж байна. За байгууллагын ихээр нэвтрээд оронгууд хамгийн эхлээд харагдах хэсэг маань болохоор хянах самбар харагдаж байна. За одоо энэ дээр ослогоос өдөр цаг гэмтлийн давтамжууд харагдана. Баруун талд нь болохоор байгууллагын гэрээний мэдээлэл харагдаж байна. За доошлоод харах юм бол таад маань онуудаараа шүүгээд харах боломжтойгоо хянах самбар дээрх мэдээллүүдээ. За жишээ нь 2024 оноор харах юм бол мэдээлэх сая бол 68 байна. За тэнцэнээс засагдсан 29 байна гэд хуваар нь хартшуулж энэ 42% явцтай явсан байна. За мэдээлгсэн зөрчил, зөвшөөрлийн хүсэлт, ослын судалгаа, ослын шалтгаанууд харж болно. За энэчээс харах юм бол шилдэг хэрэглэгчид гэдэг хэсэг байгаа. Энэ маань одоо яадаг вэ гэхээр одоо байгууллагын бүх пункц дээр одоо онооны систем байгаа гэсэн аюулгүй мэдээлэлд 2 гунаа, за сургалтаа үзэхэд 3 оноо гэдэг ч юм уу. Энэ оноонуудыг цуглуулад хинсээ хавьд оролцоод энэ ямар ажилтан хавьд оролцохгүй байгаа гэдгийг таад маань онооны системээс харчих болно. За тэгээд загварын үзүүлэлтүүд гэж байгаа. За энэчээс харах юм бол хамгийн эхлээд бол сургалтын загвар байна. Нийтдээ 100 өөр загвар оруулсан байна гэсэн үг. Одоо нөгөө шинэ ажилтны сургалт, өндрийн сургалт, хэс гадлагтмал орчны сургалт гэдэг юм уу. Сургалтуудаа бүгдийг нь оруулаад өчтдөг. За энэчээс тэгээд хуваарлагдсан тоон болохоор 141 удаа хуваарлагдсан байна. За танилцах хэвээр ажилтны доо танилцсан байгаа нь ингээд харагдаж байна гэсэн үг. За энэ маань тооны зөрүү нь болохоор манайх энэ тестийн орчин учраас ингэж их тооны зөрүүтэй байгаа шүү. За тэгээ зааварчилгааны загвар нийтдээ 79 загвар бол орсон байна. За энэчээс зааварчилгаа хуваарлагдсан тоон болохоор 185 удаа хуваарлагдсан. За танилцах хэвээр ажилтны доо танилцсан байдлаар ингээд харж болно. За үзлэг уулсны загвар мөн 78 загвар байна. Тэнцээс 77 үзлэг хийгдээд 55 үзлэг бол хэвийн төлөвлөгөөр гарсан байна гэдэг нь. За тэнгуүтээ араас нэг бүрийн хамгаалах хэрэгсэл одоо нөгөө байгууллагын зүгээс хөнгө болгодог хамгаалах хэрэгслүүдээ гэсэн үг. За нийтдээ бол 28 хамгаалах хэрэгсэл бүртгэлж байна. За тэнцээс 106 удаа хуваарлаад хүлээж авсан ажилт нь 33 байна гэсэн үг. За энэ болохоор файлын хэрэглээ гэдээ харагдаж байгаа. Манайхаас бол анх байгууллагын эрх нээж өгтөө 50 ГБ-ыг бол өнгөө өгдөг. За тэнгуүтээ 50 ГБ-аас ирэх юм бол нэмэлт багтаамж худалдаж авна гэсэн үг. Гэхдээ та багтаамж зүрх дээр бол санаа зовох зүйлгүй. Одоо энэ эрхийг нийтдээ 4 жил ашиглахад бол 509 ГБ-ыг л ашигласан харагдаж байна. За тэнгуүтээ файлын хэрэглээг энэчээс хийнэ авчин зураг, PDF, видео гэд эрх хэмжээний багтаамжийг ашиглаж явж байгаа вэ. За тэнгуут журам нь бол энэ талдаа харагдаж байна. Нийтдээ 6 журам бол орсон байна. За 5 алхам хийгдсэн харагдаж байна. Ослын судалгаас ослын сэрэмжлүүлэг нь харагдаж байна. За тэгээд хэрэглэгчийн тоо энэ танаа дээр бүртгэлтэй байгаа хэрэглэгчдийн тоог харуулж өгч байна гэсэн үг. Доотлол нь болохоор багийн тоо байна те 2 3 хэлцээс нэгэн зэрэг ерөөхдөө нэг төсөл дээр ажиллахаар бол баг болоод ажиллах. Тэр үед нь тэр хэрэглэгчдийг ажилтаа баг болгоод зааварчилгаа сургалтаа шууд нэг төвчтараа л өгөх боломжтой болчихно гэсэн үг. За тэгээд нийт хэдийн хэлцтэй нь харагдаж байна. Онцгой байдал 11 гэдэг. За энэ маань болохоор нөгөө онцгой байдлын үед компани дотоод ярих хэвээр дугаарууд гэж байдаг те. Тэр мэдээллүүдийг ингээд онцгой байдлын дугааруудыг оруулцдаг. За тэгээд та хэд маань хэдэн байршлаар үйл ажиллагаа явуулдаг гэж болно. Тэр байршлуудаа бүгдийг нь оруулаад өгөх юм бол дараа нь байршил тус бүрээрээ тайлангуудаа бас харж болно гэсэн үг. За тэгээд мэдээлэл гэж байгаа. За энэ маань болохоор энгийн болон шуурга гэсэн хоёр төрлөөр байгууллагын ажилчдад нэгэн зэрэг мэдээлэл өгөх боломжтой байдаг. За сүүлд нь коммент гэсэн. Энэ хэсэг нь болохоор байгууллагын бүх ажилчдад одоо таны бэлдсэн сургалт зааварчилгаа гэдэг ч юм уу тэр доор нь сэтгэл коммент үлдээх боломжтой байдаг гэсэн үг. За тэгээд хянах самбар дээр бол байгууллагын ерөнхий мэдээллүүд л харагдана. За аюул гэдэг пункт. За аюул хэсэг дээр оронгууд чагсаалт маань харагдана. Бүх мэдээлэгдсэн танай байгууллага дотоод мэдээлэл аюулын чагсаалтууд гэсэн үг. За дарж ороод харах юм бол 2025 онд тэгээд цаг өдөртөг харагдаж байна. Дахин автчихгүй хайдад дугаар дээр өөр дээрээ байна. За хэвийн бус төлөвтэй эргономик аюул гэдэг ангилалтай авах нэ. За апс дээр байсан байна. Байршил нь текст нь бол засах хэрэгтэйгээд оруулсан байна те. За энэчээс зургийг харна. За тэнгуүтээ энэчээс аюулыг арилгах ажилтан гэж байгаа. Энэ дээр бол батарей дүүдэх хүнийг сонгосон байна. Батарей дүүл зөвхөн энэ аюулыг арилганаа л гэсэн үг. Одоогор харах юм бол засагдаагүй байна гэдэг нь харагдаж байна те. За харин засагдсан байдлыг яаж хардаг вэ гэхээр энэчээс хэдүүлээ аргачлуулад төлөв гэж байгаа. Энэчээс хэвийн гэдгийг сонгочих юм бол дэлгэрэнүүд орж ороод харж болно. Анх бол хэвийн бусаар мэдээлэгцэн араас нь хэвийн болоод засагдлаа гэдэг ихэд мэдээлэл нь оруулсан байх жишээ нэ. Энэчээс бүгдийн таад маань хянах боломжтой. За байгууллагын админы зүгээс гэх юм бол ангилал хэсэг дээр таад маань аюулын ангиллуудыг оруулж өгнө. Одоо гал гарах аюул, хашаа нурсан галын аюул те. Хүн унах аюул, өмчийн эвдрэл гэдэг ч юм уу. Иймэрхүү аюулын ангиллуудыг оруулж өгнө гэсэн үг. За
За энгийнээр гал гарах гэдээ оруулж ил та. За гал гарах гэдэг ажиллаа. За яг нэг иймэрхүү байдлуудаар бүх ангиллуудаа оруулаад өчөх хэрэгтэй. За араас нь тайлан хэсэг рүү ороод за тайлангаа та хүссэн хугацаагаар боловсруулаад харах боломжтой. За тайлан хэсэг маань харагдчихэв. Эхлээд бол өдрөөр харуулж байна те. Жишээ нь 10 сарын 14-нд бол нийтдээ 3 аюул мэдээлэгдээд 2 нь хэвэн бус 1 нь хэвэн байсан байна гэдэг. За доошлоод харах юм бол ангиллал хэсгээр харуулж байна. Энэ ангиллыг болохоор байгууллагын ажилчид өөрсдөө шууд сонгочихж байгаа гэсэн үг. Таны оруулж өгсөн ангиллыг ажилтнаа сонгоод мэдээлжээ. За гал гарах аюул бол нийтдээ 4 мэдээлгснээс 3 нь хэвэн. За хэвэн бус 1 байсан байна гэдэг. За доошлох юм бол хилцээр нь харуулад өгч. Одоо инженерийн алба бол 2 аюул мэдээлэгдээ 2-ыг нь хэвэн болгосон байна гэдэг. За тэгэнгუთ зурган графикаар харуулад өгчөж байна. За доошлох юм бол энэ дэр хамгийн их аюул мэдээлсэн 10 ажилтны мэдээлэл байна. За тэгээд гариг болон цагаар гээд одоо жишээ нь энэчээс харах юм бол мигмар гаригийн 11 цагт хамгийн их аюул мэдээлэгдсэн байх шүү гэж харж байна. За магадл болон хохирол ажилтнууд маань өөрсдөө магадл болон хохирлыг тогтоож байгаа. За тэгэнгუთ энэ дээр нь үндэслээд ерөөхдөө эрсдлийн үнэлгээг нь хийгээд өчөж өг гэсэн үг. Ерөөхдөө л энэ магадл хохирлыг ажилчид маань өөрсдөө үнэлж өгч байна л гэсэн үг, энэ аюулаа үнэлжээ. За тэгээд тооцоолох юм бол байршлаа нь харуулад өгч чинь. Байршил дээр одоо жишээ нь үйлдвэр дээр 3 аюул мэдээлэгдсэн маань 3-аа хэвэн болсон байна. За энд бол офс дээр 5 аюул мэдээлэгдээд 2 нь бол хэвэн бус төлөвтэй шүү гэж харж байна. За координат дээр харах юм бол газрын зүг дээр за энэ дээр нийт энэ улаанууд нь илүү их аюул мэдээлэгдсэн байршлууд байна. Ногоонууд нь бага аюул мэдээлэгдсэн байна гэсэн үг. За тэгээд доошлоод та бүх аюулын жагсаалтаа Excel рүүгээ татаад авах боломжтой байдаг шүү. За араас нь ослын сэрэмжлүүлэх гэсэн. За ослын сэрэмжлүүлэх хэсэг дээр болохоор байгууллагын админ энэ чинс бүгдийг хянахал үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар вебээс бол ослын сэрэмжлүүлэг илгээх боломжгүй гар утаснаас аппликейшнаас илгээнэ. За энд бол сүүлд ослын сэрэмжлүүлэг илгээх цааварч байна те. Цэглэл шалгалт гэдэг. Энэ дээр орж байгаа мэдээллүүд нь бол ерөөхдөө тестийн мэдээллүүд байгаа шүү. Илүү үн зөв мэдээллүүд одоо байгууллагын орчинд ашиглаад эхлэхээр явуулна. За тэгээ энэчээс та тайлангаа бас боловсруулаад харж болно те. Өдрөөр нь харуулж чинь, доошлоод хилцээр нь харуулж байна. За хилцийг бол зургийн графикаар харуулж байна. За энд бол хамгийн их ослын сэрэмжлүүлэг гэдгээс 10 ажлын мэдээлэл байна. Гариг болон цагаар байна. За чагсаалт хэсгээр нь та энэчээс татаад авч болно. За зөрчил хэсэг. За зөрчил хэсэг нь болохоор яг аюулын функцтэй адилхан зарчмаар явдаг. Чагсаалт хэсэг дээр танаа байгууллагын мэдээлсэн бүх зөрчлүүд бол харагдана. За анчаас харах юм бол цаг минут нь харагдаж байна те. Мэдээлгдсэн төлөвтэй байна. Ажлын байран дээр архитан согтуурсан гэдэг англи нь бол энэ дээр харагдаж байна. За опшн те. Ажил хийхгүй хоб базаа дээрх ууж байна гэдэг энэ бол зүгээр ийм тайлбар нь орсон байна те. Тэгээд зураг нь орчдөг. За анчаас зөрчил гаргасан ажилтны хэн бэ гэдгийг сонгоод өгчөж байна. За давхар мэдэгдэх буюу одоо нөгөө арга хэмжээ авах хэрэгтэй удирдлагуудаа давхар бас сонгоод өгчөн гэсэн үг. За тэгээд сонгосныхоо дараа мэдээлэл оруулаад энэ дээр ихэдөө арга хэмжээ авсан уу авагдаагүй гэдгийг мэдчих болно. За тэгээд энэчээс харах юм бол бас ирээ нууцлалсан байгаа. Энийг зөрчил мэдээсээ ажилтан маань. Манайх болохоор 2 төрлөөр зөрчлийг мэдээлэх боломжтой байдаг. Нэг нь нэрээ нууцлах, нөгөөх нь нэрээ нууцлахгүй. Ямар нэгэн байдлаар нөгөө ажлын байран дээр чи намайг матлаа те. Иймэрхүү байдлаар чи намайг гэж хэлсэн байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү маргаан үйл ойлголцол үүсдэг учраас бидэд аль болох тэрийг багасгахын үднэс нэрийг нууцлах боломжийг олгоод байгаа шүү. За тэгэнгუთ одоо энэчээс зөрчлийг арилгаснаар нь төлбөр нь хэдүүлээ бас шүүгээд харж болно. За зөрчлийг арилгасан гэдэг энэ дээр өгсөн байна те. Мэдээлэгцэн араас нь зөрчлийг арилгасан гэдэг иймэрхүү байдлаар засчдаг. За нэмэлтээр зураг видео оруулах шаардлагатай бол оруулчих боломжтой байдаг. За англи хэсэг дээр энэ дээр бас байгууллагын админууд ерөөхдөө ангиллуудаа оруулж өгөх ёстой. За одоо манайх дээр харах юм бол веб дотор тамигдсан өмчийн эвдрэл танхаарсан гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ерөөхдөө ангиллуудын та админ оруулаад өгөх хэрэгтэй. Одоо нэг бүрийн хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар ангиллууд оруулж өгнө. Энэ ангиллуудыг оруулж өгж л голтны ажилчид маань энэ ангиллуудаасаа сонгоод зөрчлөө мэдээлдэг гэсэн үг. За тэгээ тайлангаа боловсруулаад арч болно. За өдрөө нь харуулад өгч чинь те. За доошлоод ангиллаар нь харуулж өгж байна. Хилцээр нь харуулад өгч чинь. За тэгэнгуутаа энэ зургийн график байна. За доошлоод хамгийн их зөрчил мэдээсээ ажилтнууд за гариг болон цагаар за магадл болоо охирол. За тэрэн дээр нь үндэслээд эрсдлийн үнэлгээг хийгээд өгчөө. За тэгээ байршлаас харагдаж байна. За тэгээ сүүлд нь зөрчлийн жагсаалтаа таад манд татаад авчулнаа гэсэн үг Excel рүүгээ. За араас нь сургалт хэсэг. За сургалт хэсэг дээр таад маань ерөөхдөө хамгийн эхлээд загвар хэсэг дээр ороод
юуныхаа зөрчлийнхөө сургалт хэсэг. За сургалт хэсэг дээр хамгийн эхлээд таад маань загвар хэсэг рүү ороод загвараа бэлдэж өгнө сургалтынхаа загварыг. За сургалтын нэр. За энэ дээр өндрийн сургалт гэдээ оруулчих. Өндрийн сургалт. За сургалтын төрөл нь болохоор хоёр янз үүдийн шалгалттай болон шалгалтгүй гэдэг. За шалгалтгүй гэдгээ сонгочих юм бол ерөөсөө маш ингээ. Та сургалт намрагт хоноогийн сонгоод энэ хэсгээр сургалтыг видео болон PDF-ээр оруулж болно. За би энэ дээр жишээ байдлаар нэг видео оруулчихъя. За тэнгуутаа сургалтын төвч мэдээлэлтэй. Энэ дээр нь ажилтнад харагдах гэсэн үг. Өндөрт сургалт гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар оруулчихна. За тэгээд шинээр бүртгэгт харчих юм бол танд шалгалтгүй энгийн сургалт бол бэлэн болчихоо. Гэхдээ хэдүүл өнөөдөр шалгалттайг нь хийгээд үзье. За шалгалтын хугацаа минутаар гээд энэчээс хэр их шалгалтын материал гэсэн амрал таад минутын зоогод өгөх хэрэгтэй. Би чинь 10 минутыг оруулчихъя. За шалгалтын асуултыг холих гэдэг хэсэг. Энэ маань болохоор яадаг вэ гэхээр хэд хоёр ажилтнанд зэрэг суугаа шалгалтаа өгж өгөхөд одоо би энэс хуулах эрсдэл бас гардаг. Тийм учраас тэр эрсдлийг аль болох багасгаад нөгөө шалгалтын асуултууд нь дээр дороо орсон байх жишээний харагдана гэсэн үг. За тэгээд шалгалтын босго хувь хэдэн хувьтайгаар тэнцвүүлэхиндээ тэр хуваал зоогоод өгнө. За би бол 80% гээд тавьчихъя. За шалгалтын оролдлого. За энэ дээр ерөөхдөө байгууллагууд хэд ч бол хэдээр нь тавьж өгч болно гэсэн үг. Би бол 2 гээд тавьчихна. Нэг удаа өгөхөд дахиад нэг удаа өгөөд унчлаа гэж бодоход дахиад өгөх боломжтой байна л гэсэн үг. За асуулт хэсэг дээр асуултаа бичээд өгнө. За доотлолт нь хариултууд гэдэг байгаа. Энэ дээр нэмэлт харжаад хариултуудаа гаргаад ирнэ гэсэн үг. За эхнийх нь тийм. Хоёр дахь нь үгүйгээд оруулчих. За түүнхдээ энэ хоёр одоо хариултын аль нь зөв дээр л одоо зөв хариулт нэр нь л оноог нь олгоод өгнө гэсэн үг. За ерөөхдөө яг энэ зарчмаар доошоо таад маань асуултуудаа нэмээд асуултаа өчөөд хариултаа гаргаж ирэл зөв хариулт нэр нь оноог нь олгоо явуулдаг гэсэн үг. За тэгээ болчлоо гэж үзэх юм бол хадгалах тарч ингэснээр та одоо шинэ ажилтны шалгалтаа сургалтын загвар бол бэлэн болчлоо гэсэн үг. За загвар бэлэн болсон юм чи одоо хуваарлах хэсэг рүү орж жагаад шинээр бүртгэх дараад хуваарлчихна. За энэ ч таад маань цаг өдрөө сонгож болно 18-ны за жишээ нь энэ те өглөө 8 цагтын сургалт очино гэд төлөвлөж болно. Альсвал энэ цаг хугацааг оруулахгүй байх юм бол яг одоо цаг дээр хуваарлагддээ шүү. За тэгээ сургалтынхаа загварыг сонгоч. Энд бол таны бэлдсэн загварууд бол ингэ байж байна. За сүүл бэлдсэн загвараа сонгоч. За түүнхдээ энэчээс та хэрэглэгч тус бүрээрээ сонгож болно. Тэр хэрэглэгч. За энэ 3 ажилтан шинэ ажилтаа ингэ сонгож болно. Альсвал баг үүсгэсэн бол шууд багаараа сонгочихно. За хэлцээрээ сонгохоор бол шууд хэлцээр нь сонгоол хэлгээч нэ гэсэн үг. Ийм ингэ. За тэгэнгүүтээ тайлбар хэсэг рүү ороод таад маань тайлангуудаа боловсруулаад харж болно. За одоо сургалтын тайлбар маань эхлээд харагдаж байна те. Сургалт хуваарлагдсан тоо, сургалт намрагт ажилтны тоо хэр их амрагдсан те, суугаагүй нийтвэн явцсан нийтвэн гэдээ харж болно. За доошлоод энэчээс өдрөөр нь харуулад өгчөж байна. Хэлцээр нь харуулж байна. За жишээ нь хабы алба бол 378 суух ёстоос 377 суугаагүй нэгэн суулсан байна гэх зэрэгээр харах боломжтой. За доошлоо зургийн график байна. Хуваарт өдрөөс хойш гээд за сургалт хуваарлагдсан өдрийг болохоор тэг өдөр гэж үзчихье. За дүнхтээ 148 өдрийн дараа ерөөхдөө нэг ажилтан сургалтнаас суусан байх жишээний ингэж харж болно. За доошлоод сургалтын хамгийн идэвхтэй оролцож байгаа 10 ажилтан огт оролцохгүй байгаа одоо сургалтандаа суух байгаа 10 ажилтны мэдээлэл байна. За дүнхтээ сургалтын хөтөлбөрийн жагсаалт гэдэг. За одоо яг ямар сургалтууд ихэн хуваарлсан байна те тэднүүсийг бүгдийг харах боломжтой. За доошлоод харах юм бол сургалт суусан байдлыг энэчээс таад маань Excel рүүгээ татаад хавчиж болно. За түүнхдээ энэ дээр харах юм бол танилцсан хугацаа гэж байгаас. За жишээ нь та 30 минутын сургалт өгсөн байдаг. Ажилтны хэдийн хугацааныг сургалтнаа суугаад танилцсан бэ гэдгийг энэ танилцсан хугацаагаас харах боломжтой байдаг. Энэ бүгдийг таад маань Excel рүүгээ татаад авч болно. За зааварчилгаасан маань болохоор сургалтынхаа функцтэй яг адилхан зэгч маань явагддаг. Та загвар хэсэг рүү ороод эхлээд загвараа бэлдэж өгнө. За өдөр тутмын зааварчилгаагээд оруулчихъя. Зааварчилгаа. За энд энэ одоо жишээ нь жолооч гээд тодорхойлоод өгчээ. За түүнхдээ зааварчилгаа гэдэг хэсэг дээр энэ хэсэг дээр болохоор текстээр та зааварчилгаануудаа бүгдийг ингээд оруулаад өгч болно. За тэгээд нэмэлтээр за хэд оноо авах юм те зааварчилгаатай танилцахад. За энд болохоор зураг видеогоор та зааварчилгаа бас нэмээд оруулах боломжтой байдаг. За жишээ байдлаар би бас нэг видео нэмээд оруулчихъя. За тэгээ шинэ бүртгэгт орчихно. Ингэснээр та өдөр тутмын зааварчилгаа одоо жолоочийн зааварчилгаа бэлэн болчихлоо гэсэн. Нэг удаа бэлдээл өргөчн заавал олон дахин бэлдээдэх шаардлагагүй. За араас нь хуваарлах хэсэг рүү орж шинээр бүртгэгт ороод
зааварчилгааныхаа төрлийг за өдөр тутмын загвар нь болохоор сүүл бэлдсэн өдөр тутмын зааварчилгаа жолооч гэдгийг сонгоч. За тэгээ харах юм бол аюулгүй ажилласан гэдэг ингээд зааварчилгаанууд маань бүгд бичигдсэн байна. За энэ ямар хэрэглэгчтэй үг юм те тэр хэрэглэгч бүрээ нэгээр нь сонгох боломжтой. Альсвал баг үүсгэсэн байх юм бол багаар нь шууд сонгож болно. За альсвал хилцээр нь те удирдлага хэлц гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар сонгоч. За нэмэлт зааварчилгаа өгөх шаардлагатай бол энэ хэсэг дээрээ та бичээд өгч болно. Одоо гадаа цастай байна гэдэг ч юм уу те нэмэлт зааварчилгаануудаа бичиж болно. За түнхт баруун талд нь болохоор энд хуваар тогно гэдэг үг байгаа. Энэ хэсгээр та яг зааварчилгаануудаа хэдийн хугацаанд ажил дээр очих вэ гэдгийг ерөөхдөө сонгож өгнө гэсэн үг. За жишээ нь 18-ны өглөө 8 цагаас энэ зааварчилгаа очно гэж. За түнхтаа дахиад 19-ны 8 цагт очно гэдэг ч юм уу. Иймэрхүү зарчмаар ерөөхдөө та 7 хоногийн зааварчилгаа ч юм 14 хоногийн зааварчилгаа шууд ингээд бэлтжиж болно. За тэгээд шинээр бүртгэж дарчна. Ингэснээр тухайн зааварчилгаа маань төлөвлөгдсөн төлөвтэй болоод одоо яг л таны сонгож өгсөн хугацаан дээр энэ зааварчилгаанууд очно гэсэн үг. За зааварчилгаатай хэрхэн танилцсан байгааг та үзэх юм бол тухайн зааварчилгааныхаа нэр дээр нь дарж ороод доошлуулад жинс танилцсан төлөвөр нь шүүгээд арч болно. За танилцсан гэх юм бол энэ хүмүүс танилцсан байна. Гарын хэсгээ зураа баталгаажуулсан. За цаг минутаа нь харагдана гэсэн үг. Үсэх юм бол та энэ жинс татах товч дарж агаад татаад авах боломжтой байдээ шүү. За араас нь тайл хэсэг рүү ороод харж болно. За тайл маань сургалтын тайлантайгаа яг адилхан зарчмаар явагддаг. За та энэ хэсэг дээр бүх төрлийн зааварчилгааныхаа тайланг харж болно. За өгөгдсөн зааварчилгаа хэд вэ те танилцах шаардлагатай танилцсан танилцаагүй нь хэдэн хувьтай явж гин гэд харж болно. За зааварчилгааны нийт явц бол 6 хувьтай явж гинэ гэд. За энд бол явцаар нь харуулад өгчөж байна. За доошлоод энд бол өдрөө нь харуулж өгч байна те. 9 сарын 22-нд бол харах юм бол одоо 702 хүн танилцах ёстойгоос 5 танилцсан байна гэдэг ч юм уу. За цаашлаад гаригуудаар харуулж өгч байна. За доошлоод хилцүүдээр нь аль хилцэг илүү зааварчилгаатай танилцсан, аль нь танилцахгүй нь гэдгийг та харж болно. За зурган графикаар харуулж өгч байна. За хуваарт өдрөөс хойш гээд за зааварчилгаа хуваарлагсан өдрийг тэг өдөр гэж үзчихээ. Тэнцэнээс хойш хэд өдрийн дараа хүмүүс танилцж байна вэ гэдгийг харж болно. Жишээ нь бол 78 өдрийн дараа нэг ажилтан маань бол зааварчилгаатай танилцсан байх жишээний харагдаж байна. За тэгээд хамгийн их зааварчилгаатай танилцсан 10 ажилтны мэдээлэл, огт танилцахгүй байгаа 10 ажилтны мэдээлэл харагдаж байна. За тэгвэл өгөгдсөн зааварчилгааны чагсаалт. За одоо хэн ямар зааварчилгаанууд өгсөн бэ гэдгийг та хэд мэнчээс харж болно. За доошлоод харах юм бол энэ одоо нөгөө зааварчилгаатай танилцах ёстой ажилтнуудын мэдээлэл бүгдээрээ харагдана гэсэн үг. За энэ дээр бас та хэд мань харах юм бол зааварчилгаатай танилцсан хугацаа гэж байгаа. Тэр хугацаанд зааварчилгаатай танилцсан бэ гэдэг хугацааг та бас харж болно гэсэн үг. Ажилтнууд маань яг уншиж танилцсан байна уу, танилцаагүй байна уу гэдгийг харах боломжтой байсан гэсэн үг шүү. За энэ мэдээллүүдийг та хэд маань Excel рүүгээ татаад авах боломжтой байдаг. За үзлэгийн утас хэсэг. За үзлэгийн утас хэсэг дээр болохоор ер нь ажлын байрны бүх үзлэгүүдийг хийх боломжтой байдаг. Тунаг төхөөрөмж, автомашин, за ажлын байрны гэх мэт байдлаар. За англи хэсэг рүү хамгийн эхлээд ороод та энэ дээр ерөөдөө үзлэгийн утсуудыг английн нүүц гэж өгнө гэсэн үг. Одоо жишээ нь харах юм бол тэ А төсөл, Б төсөл гэдэг ч юм уу иймэрхүү зарчмаар ангилж өгнө гэсэн үг. Шинээр бүртгэж дарж агаад за одоо энэ дээр би D төсөл гэдээ оруулчихъя. За тэгээд иймэрхүү байдлаар орчин. За загвар эсрэгөө дараа нь орж аваад шинээр бүртгэж дараад одоо нэг үзлэгийн утасныхаа загварыг бэлдэж өгнө гэсэн үг. За сүүлд оруулсан D төслөө сонгоч. Үзлэгийн утасных нь нэр. За ачааны машиных гэдэг байж болно тэ. Ачааны машины үзлэг. За үзлэг хийхэд олох оноог сонгоод өгнө. За ажилтан маань үзлэгээ хийхэд 2 оноо амнаа гэдэг. За заавал бүглэхийг шаардахгүй гэд энийг чеклж чинь. За асуултууд нэмэгтээр дарж агаад эхний асуултаа бичээд өгье. За дууны хэвээ байна уу? За энэ дээр болохоор арталт нь хариултын төрлүүд байгаа. Нийтдээ 7 төрлийн хариултын төрлөө байгаа. Та хэд маань асуултаа уялдуулаад энэ чээсээ шууд сонгоод өгч гэсэн үг. Энэ дээр бол би тийм үгүйч хэтлэх гэдээ арчээ. За араас нь болохоор за машины анхны тусламжийн хайрцаг хэвэн байна уу гэдээ оруулчихъя. За энэ дээр болохоор арталт нь хариултын төрөл тийм үгүй чигтлах давхар зураг болон видео оруулж болдог. Тэгээ текст бичдэг хариултын төрлийг сонгоч. Түүнхдээ энийхээ ард халт тавьж агаад зураг оруулна үү те. За иймэрхүү байдлаар оруулна. Яг л энэ зарчмаар доош асуултуудаа бичээд хариултын төрлийг сонгоо явуулдаг. За нэгэнт зааварчилгаа маань үзлэг маань бэлэн болчлоо гэж үзэх юм бол та хэд маань шинээр бүртгэж дараад хадгалцнаа гэсэн үг. За ингэснээр
үзлэгийн хуудасны маань загвар бол бэлэн болчлоо. За ажилтнууд маань шууд өөрсдөө гар утаснаас үзлэгийн хуудасныхаа жагсаалтыг сонгоод үзлэгүүдийг хийждэг. Үзлэг хийгдээд хариуц ажилтнууд руугаа үзлэгээ хийсэн гэж мэдээлэл явуулцдаг. За энэ харин админ үзүүлж жагсаалт хэсэг дээр болохоор бүх үзлэгүүд харагдана. Хин хизээ ямар үзлэг хийгдсэн бэ гэдгийг харагдаж байна. За энэ чинь ажлын байрны үзлэг гэдээ ороосон байна те. Үйлдвэр дээр байна. За энэ бол хэвийн бус байсан биш энэ үзлэг гэд чигээс харж болно. За тэгээ үсэх юм бол та хэд маань энэчээс PDF-ээр энэ үзлэг хуудасыг материалаа татаад авчих боломжтой байдаг. За тэгээ тайлангаа боловсруулад үзье. За тайлан маань бол хамгийн эхлээд загвараар бол харагдчихэв. За одоо чинь цахилгааны үзлэг бол 2 хийгдсэн байна. Хэвийн бус байж, нэг нь хэвийн байжээ гэд араас нь бас цахилгаан ингээд 2 хийгдсэн байна те. Хоёулаа хэвийн байсан байна гэд харж болж байна. За энд бол зургийн график байна. За энэ дээр өдрөөр харагдаж байна те. За сүүлд харах юм бол 10 сарын 15-нд нэг үзлэг хийгдээ, нэг нь хэвийн бус байсан байна гэд. За араас нь хэлцээр нь анчаас харах юм бол маркетинг хэлцээс бол 4 үзлэг хийгдсэн байна гэд харж болно. Араас нь Windows-тэй хабын алба бол нэг хийсэн байна гэд. За зургийн графикоос дагуур явж байна. За үзлэг хийж хамгийн их хийж ажилтнууд маань харагдаж байна. За араас нь гариг болон цагаар харагдаж байна те. За жишээ нь мэгмар гаригийн 9 цагт бол үзлэг хийгдэж байна. Араас нь тарахтаа 16 цагтаас үзлэг сайн хийгдэж шүү. Бусад өдрүүдэд бол үзлэг хийгдэхгүй байна гэх жишээний ингээд харах боломжтой. За байршлал гэдэг. Энэ танаа байршлууд дээр хэр их үзлэгүүд хийгдсэн, хэдэн хэвийн хэдэн засварлаж байгаа төлөвтэй те бүгдийг харж болно гэсэн үг. За энэ бол газрын зураг дээр бас харагдаж байна. За доошлоод бүх үзлэг хийсэн мэдээллийг Excel рүүгээ таад манд татаад авах боломжтой байдаг. За араас нь 5 алхам гэсэн. За 5 алхам гэдэг нь болохоор ерөөхдөө ажилтнанд гол нь сануулгах үүрэгтэй функц. За энэчээс бас их муу адил хэдүүлээ загвар сүсгүй ороод загвараа бэлдээ шүү. Шинээр бүртгэх таарна. За 5 алхмын нэр за одоо апсын 5 алхам гэдээ оруулчихъя. 5 алхам гэдэг. За түүнтэй олох оноогийн сонгоод өгөндөө 5 алхам ихнийг оноо авнаа гэдэг. За тэгээ асуултуудаа нэмнэ. За агаар оруулсан уу гэдэг ихний асуулт вэ. За түүнтэй ажилтнууд маань агаар оруулсан уу гэдэг асуулт нь гарч ирнэ. Хариултын төлөв нь ерөөсөө тийм үгүй гэсэн хоёрхан сонголт байгаа. Үгүйгээ дарчих юм бол доотлолт нь одоо санамж гарч ирнэ гэсэн үг ажилтнууд нар. Тэр санамжийг тань дээр оруулж өгнө гэсэн үг. Одоо агаар оруулсан уу гэдэг дээр үгүйгээ дарчих юм бол одоо цонхоо нээж агаар оруулна уу гэдэг ч юм уу. Ийм байдлаар оруулаад өгнө гэсэн үг. Асуулт байла. Асуултынхаа үгүйг хариулсныг бол гарч ирэх санамжийн л доорн бичээд өгнө гэсэн үг. Яг иймэрхүү зарчмаар та асуултуудаа бичээд оруулаад өгнө. Ингэснээр гол нь нөгөө ажилтнанд сануулгах зорилготой гэсэн үг. За тэгээ шинээр бүртгэж дарчихна. Ингэснээр апсын 5 алхамгээ загвар маань бол бэлэн болчихно. Ажилтнууд маань болохоор гар утаснасаа шууд өөртөө 5 алхамудаа хийгээд өгнө. Энэчээс бол яг үзлэгийн утастай адилхан хуваарлах гэсэн байхгүй. За тэнгуутаа жагсаалт хэсэг дээр хин хизээ ямар 5 алхам хийгсэнийг бас л энэчээс ингээд ороод хянаад явах боломжтой гэсэн үг. За муу адил тайлангаа боловсруулаад харж болно. За тайлан бол эхлээд өдрөөр нь харуулж ийн доошлоо загвараар нь. За тэгээд зургийн график байна. Хилцүүдээр нь харуулад өгч байна. За хамгийн их 5 алхам хийж ажилтнууд байна те. За гариг болон цагаар за байршлаар за энд бол координатаар нь харуулчихж байна. За бүх 5 алхам хийсэн жагсаалтаа Excel рүүгээ татаад авч болно гэсэн үг. За дараачих нь болохоор зөвшөөрлөл гэдэг хэсэг. За энэ хэсэг дээр болохоор бүх төрлийн зөвшөөрлүүд бол хийгдэх боломжтой байдаг шүү. Хэдүүлээ гол нь загварыг бэлдэж өгнө гэсэн үг. Загвар хэсэг дээр оржоод за жишээ загварыг харъя те. Манай дээр чөлөө авах хүсэл 2025 гэж байна. Дэше ороод харах юм бол эхний асуулт нь чөлөө авах шалтгаанаа бичнэ үү гэд. Хоёр дахь нь хэдэн өдөр чөлөө авах вэ гэд. Гурав дахь нь хизээс чөлөө авах вэ гэд. За энэ загварыг л ажилтнууд маань өөрсдөө бөглөөд шууд одоо зөвшөөрөл авах удирдал руугаа илгээчдэг гэсэн үг. Хэдүүлээ тэгэхээр байгууллагын админ маань энэ загваруудын л гол нь бэлдэж өгөх хэрэгтэй. Загвар хэсэг дээр шинэ бүртгэж дарж агаад. За энэ ажил эхлэх зөвшөөрөл гэж байж болно те. За түүнтэй зөвшөөрөл олох хоноогийн сонгоод өгнө. За асуултууд гээд. Асуултаа бичлээ. Арталт нь л ерөөсөө түрүүний нөгөө үзлэгийн үзэс хийдэгтэйгээ адилхан. Энэ хариултын төрлийг сонгоод өгнө гэсэн үг. Асуулт бичлээ хариултын төрлөгээд ийм зарчмаар та загваруудыг бэлдээд өгч гэсэн үг. За загвар бэлтгэжэнгүүт энэ ингээ харагдаж байна те. Иймэрхүү загварууд байна. Ажилтнууд маань л өөрсдөө шууд орж ирээд загвараа сонгоод л зөвшөөрөл авах ажилтнууд руу шууд илгээчдэг гэсэн үг. За түүнхдээ илгээгдсэн зөвшөөрлүүдийг энэчээс хэдүүл харж болно. За энэ сүүлд бол чөлөө авах хүсэлт бол илгээсэн байна те. Зөвшөөрөл хүссэн байна. Чөлөө авах шалтгаанаа бичсэн байна. Хэдэн өдөр чөлөө авахаа бичсэн байна те. Хизэнээс
чөлөө авах вэ гэдэг он сараа сонгоод өгсөн байна. Гэхдээ одоогор энэ дээр бол зөвшөөрөөгүй байна гэдээ харж болж байна. Хэдүүлээ түнхт энийг одоо зөвшөөрсөн төлөвлөгөөр нь харъя. За ажил эхлэхийн өмнөх зөвшөөрөл байна те. Зөвшөөрөл хүссэн байна. За түнхт батарейд бол зөвшөөрсөн гэдээ гарын үсгээд рүү баталгаажуулсан байна. Яг ийм зарчмаар явдаг. За байгууллага админ бол энэчээс хянахал үүрэгтэй. За тэгээ боловсруулах дараад тайлангуудаа харч болно. За эхлээд бол загвараар нь харуулж өгч байна. За зурган график байна. За өдрөөр нь харуулад өчөж байна. За доошлоод хилцээр нь байна. За тэнгуутаа хамгийн их зөвшөөрлөсөн ажилтнуудын мэдээлэл байна. За гариг болон цагаар. За байршлаар нь мөн харуулад өчөж байна. Газрын зураг буюу координат байна. За тэгээд бүх зөвшөөрлөсөн чагсаалтаа Excel рүүгээ татаад авчруулна. За араас нэг бүрийн хамгаалах хэрэгсэл. За нэг бүрийн хамгаалах хэрэгслээр таад маань ерөөхдөө хамгийн эхлээд бүтээгдэхүүн рүү ороод нэг бүрийн хамгаалах хэрэгслүүдээ бүгдийг оруулж өгнө гэсэн үг. Одоо байгууллагын зүйлс үнэгүй болгогддог. За энэ дээр шинээр бүтээгт харж байгаа л төрөл нь одоо гутлуу бэлээ юу те бүх төрлүүд байгаа гэсэн үг. За жишээ нь за нүд хамгаалах хэрэгсэл гэдгийг сонгоч те. За хэрэгслийн нэр код. За энэ дээр ерөөхдөө би бол манай дээр зарагддаг шилийг оруулчих. За нэгжин үнэ хэд байдаг вэ? За үнийг оруулаад өгнө. За агуулх үлдэгдэл хэд байгаа вэ те? 7000 байгаа гэдэг. Тэнгуүтээ энэ дээр зураг болон видеог нэмэлтээр оруулаад өгч болно. За би энэ дээр жишээ байдлаар нэг зургийг оруулаад өгье. За ингээд зургийг оруулчихна. За тэгээд энийг хадгалчихна. За хадгалагчнууд ингээд бүтээгдэхүүнүүд маань ингээд бүртгэлжээд эхэлнэ гэсэн үг. За араас нь хуваарлах хэсэг рүү ороод ажилтаа одоо хуваарлана гэсэн үг. За сүүлд оруулсан хамгаалтын шил бол энэ байна. За тайлбар нь те 1 сарын хэрэглээ гэдэг ч юм уу. Түнхтаа тоош гин. За нэгийг болгоно гэдэг. Гол нь хин олгоод байгаа тэрийгээ сонгочихно гэсэн үг. За энэчээс болохоор би одоо батарейд үг сонгочихъя. За тэгээд шинээр бүтээгт арчна гэсэн үг. За ингэснээр тухайн ажилтан маань одоо хүлээж аваад гарын үсгээ зураг баталгаажуулдаг. За хэрхэн баталгаажсныг харах вэ гэхээр иймэрхүү байдлаар гарын үсгүүд нь баталгаажна цаг минуттайгаар харагддаг шүү. За ийм зарчмаар явдаг. За хэдүүлээ тайлангаас давхар боловсруулаад харж болно. За хамгийн эхлээд бол ерөөхдөө хуваарлагдсан байдлаар нь харуулсан байна те. Энд жишээ нь 5 сарын 20-нд бол нийтдээ 2 хамгаалах хэрэгсэл хуваарлсан маань хоёулаа хүлээж авсан байна гэдэг. За доошлоод мөнгөнд нь харуулад өгчөж байна. За хэрэгслийн тоо жишээ нь энэчээс харах юм бол зуны гутал бол нийтдээ 8 шиг хуваарлагдсан байна. Хамгийн их хуваарлагдсан байх шүү гэдгийг харж болно. За араас нь мөнгөнд нь харуулад өгчөж байна. За зуны гутал бол нийтдээ 2200 төгрөгийн үнэтэйгээр хуваарлагдсан байна. Ер нь бол ийм хэмжээний зардал гарсан байх шүү гэдгийг харж болно. Одоо аль албаг хилцээхэн илүү их одоо хамгаалах хэрэгслүүд хэрэгжилж байна те. Бас давхар харах боломжтой. За хилцээр мөнгөнд нь харуулчихж байна. За энэ доод хэсэг дээр одоо хамгийн их хамгаалах хэрэгсэл авсан 10 ажилтны мэдээлэл харагдаж байна. За энэ дээр бас мөнгөнд нь харуулж байна те. За доошлоод харах юм бол бүх нөгөө нэг бүрийн хамгаалах хэрэгсэл хуваарлсан чагсаалтаа таад маань Excel рүү татаад авчих боломжтой байдаг. За араас нь байгууллагын судалгаа гэдэг хэсэг. За энэ байгууллагын судалгаа хэсэг дээр таад маань өөрсдөө бас л муу адил загвараа бэлдээд байгууллагын судалгааг ажилтнаас авах боломжтой байдаг. За шинээр бүртгэж дарж байгаа л за өвлийн гутлын сэтгэл ханамжаа судалгаа гэж авчаа. Судалгаа. За тайлбар хэсэг дээр нь за энийг би бол зүгээр оруулчихъя. За асуултууд нэмэгт харж агаад таад минь одоо нөгөө нэг судалгааных асуултыг бичсэн гэсэн үг. Иймэрхүү байдлаар асуултаа оруулаад өгнө. За түнхтаа доотлолт нь хариултын төрөл нь болохоор түрүүний эдээс арай өөр байгаа. Яагаад вэ гэхээр одоо нөгөө судалгаа авах учраас богино текст бичих, урт текст бичих, за олон хариулт сонгох, зөвхөн нэгийг сонгох, тоотог оруулах, богино оруулах гэдэг ийм 6 төрлийн хариултын төрөл байна. Асуултаа уялдуулаад таад маань энийг оруулчихна гэсэн үг. За жишээ нь би бол зөвхөн нэгийг сонгох боломжтой гэдээ оруулчихъя. Тэгээд хариултын төрөл нь тийм үгүй гээд ийм хоёр төрөлтэй жууж болно гэсэн үг. За асуулт маань ихэд ажил дээр маань яаж харагдах уу гэж мэдээлэл нь байна. За яг энэ зарчмаар таад маань одоо асуултуудаа бичээд хариултын төрлийг сонгоод л загвараа бэлтжин гэсэн үг. За загвараа бэлтэл хадгалчихна. Хадгалчлаа гэж үзэх юм бол чагсаалт хэсэг рүү ороод хуваарлна одоо.
шинээр бүртгэгт харж байгаад. За өвлийн гутлын сэтгэл хангамжийн судалгаа тий. За энэ дээр 2025 10 сарын 17 гээд оруулжээ. За судалгаа хизээ эхлэх юм. За өнөөдөр эхэлнэ. За түнхтэй хизээ дуусна 31-нд дуусна гэдэг ингээд эхлэх болон дуусах хугацааг сонгоч. За түнхтэй судалгааны дүнг ил харуулах уу харуулахгүй гэдсэг байгаа. Энийг чеклчих юм бол харуулах гэдэг дарчих юм бол ажилтнууд маань аппликейшнээс судалгааны тухай дүнг харж болно гэсэн үг. За энийг чеклэхгүй орчих юм бол ерөөхдөө зөвхөн админ л харах боломжтой болчихж байгаа. За тэгээ бүх ажилтаа хуваарлах уу эсвэл цөөн үед нөгөө гутал хуваарласан ажилтаа хуваарлах уу те эсвэл багаарна гэдэг ч юм уу хилцээр нэгээд сонгоод хийчихнэ гэсэн үг. За тухайн судалгаанд хэрхэн амрагдсан байдлыг үзэх юм бол тухайн судалгааныхаа нэрдэн дож ороод харах боломжтой байдаг. За араас нь ослын судалгаа гэдсэг. За ослын судалгааг бол ерөөхдөө зөвхөн вебээс бүртгэх боломжтой байдаг. За хамгийн эхлээд ослын ангиллыг оруулж өгдөг. За араас нь шалтгаануудынхаа төрлийг оруулна. За тэгээд чагсаалт хэсэг рүү ороод ослын судалгаа хийдэг. За жишээ нь энэ ослын ангиллыг харах юм бол тэ. За гал гарсан гэдгийг сонгоч. Тэд ангил дээр нь тогны утас шалбарснаас болсон ингээд. За байршил нь хаана байсан бэ? За үйлдвэр гэдгийг сонгоч. Ослуулсан цаг өдөр мэдээж өнгөрсөн цаг дээр явагдана. 16-ны 17 цаг гэж сонгоч. За осолд өртсөн байгууллага үндсэн болон гэрээт гэж байна. За би энэ дээр бол гэрээт гэдгийг сонгоч. За тэнгуутаа байгууллагын нэрийг бичээд өгнө. За хохирлын хэмжээг ихний байдлаар хэдүүлээ ерөөхдөө өөрчлөлт тооцоолоод 202 зүгээд сонгоч. За уучлаарай би энтер дарчлаа давхар. Саяны энэ дээр оржоод мэдээлэл өөрчлөлт дараад нэгээ засчих болно. За 200. За түнхтэй нэмэлтээр энэ дээр ерөөхдөө ослынхаа зураг бичлэгүүдийг оруулж болно. За энэ баруун талд нь болохоор холбогдох хүчин юмнуудаа PDF-ээр оруулж өгнө гэсэн үг. За жишээ байдлаар би Genesis нэг PDF оруулжээ. За доошлоод хүн процесс гэдэг. За хүн процесс бол процесс гэдэг энийгээ чеклчээгээд одоо яг хаана гэмцэн те тэр хэсгийг нь ерөөхдөө оруулж өгнө гэсэн үг. За доод хүчний гэмтлэгээ сонгоч. Хөлөө төлсөн байж болно те. За тэнгуутаа ослын тайлбар. За гал гарсан судалгааны шалбар бас болсон гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бичээд үнэхдээ илүү дэлгэнгүй бичих шаардлагатай. За тэнгуут ослын шалтгаанууд гээд. За одоо осол нөлөөс хүчин зүйлүүд гээд. За жишээ нь нэг бүрийн хамгаалах хэрэгслэгээ оруулчих хэрэглээгүй байсан. За яагаад хэрэглээгүй вэ гэхээр одоо тайлбарыг бичиж чинь те. Галт төсвөртэй хувцас өгсөн ч одоо хэрэглээгүй гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бичиж чинь. За тэнгуүтээ одоо авсан арга хэмжээгээ бичээд оруулж чинь. За одоо тэгээд энэ засагдсан юм уу засагдаагүй гэдэг дээр за засагдсан хариуцсан ажилтны хэн байсан бэ те оюун бэлэг байсан гэдэг ч юм уу иймэрхүү зарчмаар оруулж чинь. За тэнгуүтээ дуусгасан огноо хизээ энэ 17-нд дуусгасан шүү гэд. За тэнгуүтээ зөвхөн нөгөө нэг осолтон төлөөсөн хүчин зүйл маань ганцаар тогтохгүй байж болно. За олон байх юм бол энэ шар нэмэгтээрээ дараад дахиад энэчээс бичээд сонгоод явчихна гэсэн үг. За түнхтаа энэ доод хэсэг дээр нүүс сурч авсан байгээд нэмэлт хэсэг дээр те хамгаалах хэрэгслүүдийг байн шалгах ёстой гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар нөгөө юм сурч одоо авсан дэллээ энэ дээр оруулнаа л гэсэн үг. За тэгээд дээшлээд хамгийн сүүл хэсэг дээр мэддэг буюу одоо нөгөө хянах удирдлагаа сонгоод өгнө гэсэн үг. Одоо хин юу хянах шаардлагатай те тэр удирдлагуудаа сонгоод хадгалчнаа гэсэн үг. Ингэснээр саяны сонгосон удирдлагууд маань хянаад гарын үсгүүдэд зурчдаг. За хэдүүлээ одоо нөгөө хянагдсан байгаа ослын судалгааг жишээ байдлаар харъя. За энэ дэр ингээ цаг минут бүх мэдээллүүд нь за зураг нь орсон байна. PDF бичвэрнүүдээр нь орсон байна те. За бүгд бичигдээд явсан байна. За доотлолт нь удирдлага маань ингээд хянаад гарын үсгээ зураг баталгаажуулцдаг гэсэн үг. За ослын судалгаа маань бол яг энэ зарчмаар явдаг. За хэрэглэгч хэсэг дээр болохоор оронгоч чагсаалт маань харагдана. За энэ дээр танай байгууллагын бүх ажил мэдээлэл харагдана гэсэн үг. За энэчээс та жишээ нь утасны дугаараар ажилнаа хайч болно. Овог нэр албан тушаал бүх төрлөөр нь хайх боломжтой шүү. За тухайн хэрэглэгчийн утасны дугаар дээр нь дарж ороод юутай танилцаж илүү их оноонууд авдаг байх нь үү? Юундаа илүү идэвхтэй хамаардаг байх нь гэдгийг харж болно. Одоо сургалтандаа суухад 40 оноо авсан байна. Зааварчилгаатай танилцаж 62 оноо авсан байна гэх байдлаар. За энэ дээр мэдээлэл өөрчлөх гэж дараад та тухайн хэрэглэгчийн хандах эрхийг бол өөрчлөх боломжтой байгаа. За энэ доотлолт нь хандах эрх гэж харагдаж байна. Энэ дээр манай дээр 3 төрлийн хандах эрхийн тохиргоо байдаг. За байгууллагын админ гэдэг нь болохоор саяны энэ дээр хийж бүх үйлдэлүүдийг их боломжтой байдаг. Харин модератор гэх юм бол та хэд маань энэ чинь ерөөхдөө хандах эрхийн сонгоод өгөх гэсэн үг энэ функцүүдээс. За
Жишээ нь энэчнээс нэг бүрийн хамгаалах хэрэгслийг сонгоод орхижээ. За тэгэх юм бол энэ ажилтан маань нэр байх юм бол зөвхөн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл дээр бүтгэлтэй байгаад вебээр сурахад нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нь харагдана гэсэн үг. Зөвхөн хамгаалах хэрэгслүүдэд хуваарлал явна гэсэн үг. Бусад функцүүд нь харагдахгүй. За энэ дээр хідэн ч ерөөхдөө функцүүдийг нэмэх бол боломжтой байдаг шүү. За тэгээ сүүлийн хэрэг нь болохоор хэрэглэгч гэдэг. За хэрэглэгч болохоор зөвхөн гар утасны аппликейшн дээрээс хандна. Вебээс бол хандах ямар ч хэрэг байдгүй. За ийм гурван төрлийн хандах эрхийн тохиргоотой. За дээдлэлт нь энэчээс идэвхтэй хэсэг гэдэг байгаа. За энийг чеклэхгүйгээр орхичих юм бол ингээд хадгалчих юм бол тухайн хэрэглэгчийг ерөөхдөө таад маань байгуулах эрхээ загасч байна гэсэн үг. Одоо чинь ажлаасаа гарсан хэрэглэгчийг бол ингээд идэвхгүй болгоод орхичихно гэсэн үг. За энэ хэрэглэгчийн ирэх бол устдахгүй. Гэхдээ танаа байгууллага руу бол нэвтрэх боломжгүй болчихжоо. Өмнө танилцсан одоо нөгөө зааварчилгаа сургалт суусан баримтуудтай тэр бүх мэдээллүүд хадгалагдаад үлднэ энэ хэрэглэгчийн. За тэгээд сүүлд нь болчлоо гэж үзэх юм бол хадгалах дараад орхичихно. За араас нь баг гэсэн. За энэ хэсгээр болохоор таад маань бага үүсгэх боломжтой байгаа. За шинээр бүтэц дарж агаад за дөрвөн төрөл байгаа. Мэдээж энгийн нь бол энгийн. За аюулыг хүлээж авах баг зөрчил үзлэг үүсгээд аюулыг хүлээж авах гэдээ үүсгэжээ. За энэ чаас нь хүлээж авах баг. За түнхтэй чаас гişүүдийн сонгогчтой тэр байх ёстой гэдэг ингээ оруулаад өгнө гэсэн үг. За энэ аюулыг хүлээж авах баг нь яадаг вэ гэхээр хөл мэдээлэгч аюул энэ хүмүүс дээр ирнэ гэсэн үг шууд мэдээллүүд нь. За түнхтэй энэ хүмүүс засах хэрэгтэй байна гэсэн үг. Тэр аюулыг засах ажилтныг сонгосон ч гэсэн энэ дээр байгаа одоо ажилтнууд маань тэр аюулыг засах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд хадгалчихна гэсэн үг. За бусад багуудын хувьд бол ерөөхдөө яг адилхан зарчмаар явдаг шүү. Зөрчлийг хүлээж авах баг нь адилхан мөн арга хэмжээ авч засах боломжтой. Үзлэгийн удас хүлээж авах баг нь бас яг адилхан зарчмаар ажилладаг. За араас нь цуглуулсан оноо гэдэг. За энэ дээр хин хизээ ямар оноо цуглуулсан бэ гэдгийг харагдаад авчиж байгаа. За араас нь онооны тохиргоо. За энэ дээр таад маань мэдээлэл өөрчлөлт дарж агаад тогтмол одоо байдаг оноонуудыг сонгоод өчнө гэсэн үг. Одоо аюулын мэдээлэлт хэдийн, ёслолын сэрэмжлүүд хэдэн оноо өгөх юм те. Түүсийг сонгоод хадгалчихна гэсэн үг. Энийг бол байнга өөрчлөлт авах шаардлагагүй гэсэн үг. Нэг оноогийн сонгоод хадгалчихад болоо. За дараагийн хэсэг нь болохоор бичвэн үндэстүүд гэдэг хэсэг байна. За бичвэн үндэстүүд хэсэг рүү оронгот журам маань бол харагдчихэв. За та хэд маань шинээр бүтгэж дарж агаад журмууд оруулах боломжтой. Та дугаар, журмын нэр, батлагдсан болон хүчингү болсон оноонуудын сонгоод оруулчихна. За түнхтэй журамтай танилцахад хэдэн оноо болох юм? Тэр оноогийн сонгоод за файл хэсэг дээр зөвхөн PDF файл оруулж өгнө шүү. Журам хэсэг дээр бол. За тэгээд сүүлд нь шинээр бүтэц дарчихна. Ингэснээр танай байгууллагын бүх ажил дээр маань журмнууд маань очиж. За журамтай хэрхэн танилцсан байдлыг үзэх юм бол журмынхаа нэр дээр дарж ороод за танилцсан төлбөрөөр нь шүүгээд харж болно. За энэ хүмүүс танилцсан манай цаг минутад нь харагдаад авчдаг гэсэн үг. Хүсэх юм бол таад маань татаад авч болно. Энд чинь. За араас нь бичвэн үндэстүүд хэсэг. За энэ хэсэг дээр таад маань байгууллагын бүх ажилчдад нээлттэй бичвэн үндэстүүдийг оруулах боломжтой. Одоо гар утаснаас нөгөө энэ бичвэн үндэстүүд хэсэг рүү ороод нөгөө жишээ нь хөлбөмбөгийн тухай хууль унших ч юм уу те хаалм унших боломжтой гэсэн үг. Тэр мэдээллүүдийг л оруулах боломжтой. За нэмэгт дарж агаад за хоёр төрлөөр оруулдаг. Хавтас болон бичвэн үндэс гэдэг. За та хавтас үүсгээд шууд нэрийг нэвчээд оруулж болно. Альсвал бичвэн үндэстээ шууд хийж болно. Нэр файлаа оруулаад болоо гэсэн үг. Их энгийн зарчмаар ажилладаг. Тэгээд ажилчид маань энэчээс ороод мэдээллүүдээ уншнаа л гэсэн үг. За араас нь байгуулах гэсэн. За байгууллага руу оронгууд мэдээлэлгээд харагдчихээн те. За энэ болохоор байгууллагын ажилтнад шууд мэдээлэл хүргэх боломжтой гэсэн үг. Та хэд маань шинээр бүтэц дарж агаад за шуурхаа энгийнс хоёр төрөл байдаг. Шуурхан нь болохоор улаан өнгөтэй харагддаг, энгийн ногоон өнгөтэй харагддаг. За тэгээд байгууллагын админ маань гарчээг агуулга. За нэмэлтээр зураг видео оруулах шаардлагатай бол оруулаад шууд илгээчдэг. Ингэснээр ажилчдэр маань нэгэн зэрэг шууд бүх мэдээлэл маань очино л гэсэн үг. За энэчээс хизээ хин ямар мэдээлэл явуулсныг бас харж болно. За араас нь онцгой байдал хэсэг. Онцгой байдал хэсэг дээр болохоор таад маань байгууллагын дотоод онцгой байдлыг үед ярих хэвээр бүх дугаарууд гэж байгаа тийм. Тэр дугааруудыг л энэ дээр бүртгэлжүүлээд оруулаад өгнө гэсэн үг. Шинээр бүтэц дарж агаад холбогдох нэр, утасны дугаар, ирэмб. За ингээл оруулж чинь ирэмб нь яадаг вэ гэхээр нэгт гарч ирэх үү, хоёрт гарч ирэх үү, гуравт гарч ирэх үү гэдгүүдийн л сонгож өгнө гэсэн үг. За анчаас харах юм бол тийм ирэмб нь тэддээ нэггээл ирэмблэл өгнө ихэнгээ. За араас нь төгшүүр гэдэг. За энэ дээр болохоор шинээр бүтэц дарж байгаа та хэд маань төгшүүр зарлж болно. За опсгээ сонгож идэ. Түнхтээ төгшүүргээд шинээр бүтэгээл дарчих юм бол танай байгууллагын бүх ажилтнууд маань утсан дээр мэдээлэл ирээд мэдээлэлээр дараад оронгууд дуудахад дугнаа л гэсэн үг. За энэ дээр ийм жишээ байлаар оруулчихъя.
За араас нь байршил гэдэг хэсэг. За энэ хэсэг дээр болохоор байгууллагын админ маань байгууллагын байршлуудыг бүгдийг нь оруулж өгнө. За шинээр бүртгэх бас дарна. За байршлын нэр, за хаяг нь хаана байдیں те. За түүнхтэй координат дээр ерөөхдөө за яг энд байдаг шүү гэж зоогоод өгчнө. За түүнхтэй тухайн объектын аюулгүй гарцын схем зураг байх юм бол энэ хэсэг дээр маань таад маань оруулаад өгөөрэй. Ингэснээр тухайн ажилтнууд маань гар утасны аппликейшнээс одоо байршлаа сонгож шууд аюулгүй гарцын схем зургийг харах боломжтой байдсан шүү. За тэгээ байршлууд орчингууд нэг иймэрхүү байдлаар харагданаа. За араас нь хилтэс хэсэг. За энэ хэсэг дээр болохоор таад маань хилцүүдээ бүгдийг нь оруулаад өгөх шаардлагатай. Байгууллагын ажилтнууд бүртгүүлэхээс өмнө хилцүүдээ заавал үүсгэсэн байх ёстой шүү. За энэчээс бүтэц харах гэж орчихъя. За энэ манай тесттэй орчих учраас нэлээд замраагүй харагдаж байгаа. За тухайн танай байгууллагын нэр байж гин. За доошоо салгаалаад хилцүүд бол явж гин. Бид бол салгаалах зарчмаар явдаг шүү. Одоо чинь удирдлага гэдэг тунгата доошоо хүний нөөц хөдөлмөрийн аюулгүй байдал, за түүнтэй байгаль орчин гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар салгаалах зарчмаар л явна гэсэн үг. Тэгэхээр энийг ихтэй таад маань шинээр бүртгэж дарж байгаа л энэ хэсэг дээр хилцүүдийн нэрийг бичээл оруулчихна гэсэн үг. За хамгийн эхлээд энэ толгой нэгж гэдгийг сонгохгүйгээр энэ доод хилцийн нэр дээр толгой нэгж оруулж өгнө гэсэн үг. Одоо удирдлага гэдэг ч юм уу те. Удирдлага. За түүнтэй араас нь шинээр бүртгэж дарж агаад одоо сүүлд оруулсан удирдлага гэдэг хэсгээ сонгож жогоод доошоо салгаалах одоо дид хилтэс гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар оруулаа явчихна гэсэн үг. За бүтцээ арах гэдээ дарчих юм бол удирдлагаас доошоо салгаална гэсэн үг. За дид хилцээс салгаалъя гэх юм бол яг саяны зарчмаар дид хилцэс гэдгээ сонгоод доошоо ямар хилцэс салгаалахын тэрийг нь оруулаад өгнө гэсэн үг. За араас нь байгууллагын тохиргоо гэдэг зүйл байна. За энэ хэсэг дээр та хэд маань мэдээлэл өөрчлөлт дарж агаад энэ пин кодыг өөрчлөнө гэсэн үг. Энэ пин код нь яадаг вэ гэхээр байгууллагын ажилтан бүртгүүлэхэд шаардлагатай пин код гэсэн үг. За энэ дээр ажилтнууд нь бүртгүүлэхэд байгууллагын регистр болон пин код хоёр шаардлагатай байдаг. Энэ хоёрыг л өгөөд та ажилтнаа өөрөө бүртгүүлээрэй гэд хэлчихнэ гэсэн үг. Байгууллагын админ зүгээс ерөөсөө хэрэглэгчдийн бүртгэлийг бол хийдгүү. Ажилтнууд маань өөрсдөө бүртгүүлж орж ирдэг гэсэн үг. За тэгээ хадгалах дарчна. За баярлалаа.